5 телевизийн шидэд харандаа контентыг хөгжүүлэгч багш Монгол улсын соёлын гавьяа цэцгэлтэн хүүхдийн номын зураач Бат Эрдэнийн зургийн хосолсон сургалт зайсан хил цогцлборт баасан бямб ням гаргуудад хичээлнэ. Англи төрөл хөгжүүлэх зургийн сургалт насны ангилал 5-аас 7-наас, номын чиглэл сэдэвт зургийн сургалт, аниме дүр бүтээх, комик, шок зургийн сургалт. Сургалт 12 дугаар сарын 28-наас 7 хоногт 2 удаа явагдана. Дугууланд хичээлсэн хүүхдүүдийн бүтээлээр зайсан хилд үзэсгэлэн гаргана. Сургалтын давуу тал өөртөө ихтэй, зураг зурах сонирхолтой болох, өөрөө сэтгэж зурж сурах чадварт суралцах, бүтээлч ур чадвараа хөгжүүлэх, өөрийн гэсэн дүр зохиох, бүтээх. Бүтээсэн дүрээ дижитал хэлбэрт оруулж будах, сэтгэх, бүтээх, шилдэг оновчтой санаагаар бүтээл гаргах зэрэг чадварт эзэмших давуу талтай. Сургалт явуулах газар Зайсан хил цогцлбор 5 давхарт 502 тав. Сайн байцгаана хүүхдүүдээ. За манай өнөөдрийн шидэд харандаа болон эхлэхэд бэлэн боллоо. Орцож байгаа хүүхдүүдэд танилцуулъя. Эхний хүүхд нэр хэн блэ? Эрдэнэ Заяа. Эрдэнэ Заяа. Аль сургууль уу? Монгол Улсын хамтдсан сургууль. Хэдгээр анги вэ? 2. 2 дугаар ангийн Эрдэнэ Заяа орж иржээ. Дараагийн хүүхд? Мөнхчөө. Мөнгө чинь бас нэг анги уу? Тий. Дараагийн хүүхд? Наа жаргалмаа гэдэг. Жаргалмаа. За, уран аль сургууль вэ? Монгол Орсын хамтдсан сургууль. Нэр нь юу гэдгийг? Урангой. Үгүй нөгөө сургуулийн чинь нэрийг юу гэдгийг? Орос 3 дугаар сургууль юм уу? 3 дугаар сургууль. Намаа Сандари гэдэг. Би 8 настай. 8 настай. Багшигаа нэг хэлээд гэхдээ орос огш гоё юу? Валентина Арнольдовна Иржина Буянтойна. За. Дараагийн хүүхд. Намайг Маргад гэдэг Корембай ангид сурдаг. ангид сурдаг. Тий. За багш нь ч баг орос хэлээ мартсан баха. Тэгвэл та нар бол одоо сайхан орос сургуульд орос хэл сурцсан. Одоо дуугаа шүлгээ дандаа оросоор тэр дуулах байлгүй тийм үү? Тий. Монголоор ч бас дуулаарай заа юу. За. За ингээ өнөөдөр нэг гоё дандаа охтууд цуглаж суучраас шүү дээ багш нь. Нэг охиныг сурж үзүүлээ. Охтуудын толгой юм 100 байдгийг. 100 дугаар зорчих. Одоо их л. За аваад. Тэгтээ нэлийн дээрээс шүү. Би энэ бол их урт гарч ирнэ гэж тооцоод. За одоо энийг гэтрүүлнэ хэдүүлээ. Ер нь бол цээж хэсэг бол юу яах вэ? Ийм дүрсэнд гарч ирж байгаа. Цээж. Дэвогтууд чинь ингэжээ гаргаад бас юу үсэд өгдөг тийм ээ? Хувцас. Энэ юу гэдгийг энэ? Цээж хэсэг. Монголоор за хөл ул их уртаа. Энийг их урт хийх хэрэгтэй. Яг л бид нар ч нөгөө загвар талаасаа зорж байгаа учраас энэ нь яах нэг юм хэтрүүлэгтэй. Ийм урт байгааз охтуудын хөл ер нь урт шүү дээ. Энэ бүр ингээд оруулаад ирээ. Одоо их хөмсдөг болсон байлээ дээ. Багшийн залуу үед бас ийм хүмүүс их хөмсдөг байсан шүү. За энэ карманаар одэрж болно, энд нь бүсийг хийж болно тийм ээ. Ийм. За энэ оёдл нь ингээд явчихна. Энэ талаас оёд нь ингээд явчихна. За ингээд. Ерөнхий бие маань төрх ингээд гараад ирдэг. Энэгээрээ палажтай янз бүрийн нэг загварууд байдаг шүү дээ дээлтэй. Энэ загваруудыг энэ дүрсээ ашиглаж зорж байгаараа заа юу. За энэ хүүхчинд загвар мөсж байгаа хүүхдүүд чи яадаг вэ? Голцоохон гараа ташаандаа ингээ атсан ингээ зогсож идэв шүү дээ. Тэгээ нэг гар нь яг уу доошоо ингээ өмжцөл ингээд хэлтийгээд ингээ зогсож идэв юм билий. За гутал бол том зурнаа.
Энийг том тусах тусмаа ерөнхий нөгөө зургийн чинь төрх их гоё харагдаж байгаа биз. Энийг бүр хөдөлгөөд үйл явдалд оруулаад их гоё дүр гаргаж байгаарай. Оо, ийм том. Хэлбэр нь их гоё харагдаж байгаа биз. Одоо үсээ гоё хийгээд үл яг гоё болно. Огтөө чи ер нь ингэж их үсээ онцолдог болсон байл шүү. Нөгөө талынх нь ус нь болохоор ингэж ирээд ингүүл их гоё болж байгаа. Тэгээд яг энд одоо нөгөө уснийх нь боолт ороод ирж байгаа юм. Монгол хүүхэд бол хоёр нүднийхэн зай нэг том ийм төрхөөр зурвал их зүгээр харагддаг. Огтуд ширвээс өмсөг ороод ирж байгаа. Энд нарийнх нүүдэн дотроо бас нэг ийм дугуй хийгээд гэрлийнхэн цогхыг хоёр ширхгийг ингээд үтээч. Нэг нь том, нэг нь жижиг гэх. Ийм нүднийх нь илаан гараад ирлээ. За хамар гэж нэг гац ийм л юм хийж ирсэн. Уруул бол багш нь ингэж хийвэл их гоё санагдав. За өсвөл одоо чөлөөтэй. Их урт төстэй шүү. Энэ ингэж хэтрүүлэг маягтай хийвэл бүр их гоё үлдэх тийм ээ. Оо. Ингүүл гоё харагдана. Тэгээ өснийх нь ширхгийг нь яг хэлбэрийн дагуулад ингэ хийчихлээ. За энэ болохоор яг ингэж орж ирээд, ингэж орж ирээд, ингэж орж ирээд. Оо ингэж хаашаа хөдөлгөөн байна тэр дагуу нь зураасаар ингэ илэрхийлж байна шүү дээ. За ингэж хэлбэр дүрснэ гараад ирж байгаа юм да. Одоо яг хэдүүлээ будангаа дуугаан дуулаад шүлгэн уншаад өө манай охтууд чи ийм гоё зурдаг. Гоё да. Ингэж харахад хамар дээр нэг ялаа үлдээгээд энэ доогоор ингэж өгөөд ирүүн доогоор явах. Оо энэ бий бол явах. Гар. Үгүй. За хувцс джинс өмдгийг бол яг цагаан цэнхрээр янз янзын джинснүүд өнгөтэй байдаг шүү дээ. Тэрийг өөрсдөө зохиож байгаа. Энэ ингирийн цамцаа өнгийг өөрсдөө зохиож байгаа. Ганцхан энэ дээр үс гэдэг асуудал. Үсийг бол та нар өөрөө чөлөөтэй. Ягаан, ногоон, тийм ээ, боор, шар, улбар шар. Тэр өнгийг бол та нарт үлдээлээ. Багш бол одоо нэг ийм үсийг сонгох юм уу гэж боддог. Жаахан тоотхон. Будахтаа энэ биерэн юугаараа ингээ илээ явчих. Ахаал, ахиулаад. Нэг дор будааг угааж, урагш ахаад угааж багш нь. Тэгээ өнгийг өнгөтэй бас хольж болно. Нэг өнгө явж байгаа дараагийн өнгө шижиж өөр өнгө болж орж ирдэг. За Эрдэнэзэягаас дуутай ирсэн, шүлэгтэй ирсэн. Дуу юу шүлэг үү? Дуу шүлэг хоёрын алинтай нэрсэн. Шүлэг. За уншиж. Тод уншаарай чанга. Мы не заметили, и заму зимний закрыл. Сууж гад уншчихгүй. А он живой, он жив пока. Жужжит в окне,
за справив крылья. И я зову на помощь маму. Там жук живой, раскроем заму. За. Эрдэнэзэд баярлалаа. Мөнгө чи юу тэрс? Дуу юу шүү? То. За. Не позвонила, не открыла и не звала, почти тушила, но забыла на твои слова. Опять мне кажется, что кружится моя голова. Мой мармеладный, я не права. Поцеловала, отнимала, после развела, почти любила, но забыла про твои слова. Опять мне кажется, что кружится моя голова. Мой мармеладный, я не права. Попробуй, попробуй, шага, попробуй, мне это надо. Опять мне кажется, что кружится голова. Мой мармеладный, я не права. Харахгүй нэг ор сургуулийн хүүхдүүд чиг юу яаж ин та? Авиас үзүүлж байна. Энд чинь нэг хятад сургуулийн хүүхдүүд хятад шүлэг уншаад байд. Англи бол англиар уншаад байд. За, мөнгө чинтэй баярлалаа. Жаргалмаа дуу юу шүлэг үү? Шүлэг. За, шүлэг. Мой щенок, я сегодня сбила с ног, у меня пропал щенок. 2 часа его звала, 2 часа его ждала. На уроки не садилась и обедать не могла. В это утро очень рано заскочил щенок с дивана, стал по комнате ходить, прыгать, лаять, всех будить. Он увидел одеяло, покрываться нечем стало. Он в кладовку заглянул, с медом жбан перевернул. Он порвал стихи у папы. За, жаргалмаадаа баярлалаа. Уранго хөгжмийн навчраарай. За баярлалаа. Урангаа одоо тоглоал үед ингээл улам мэрэгшээл тийм ээ. Энэ сайхан авиасаа сайхан хөгжүүлээрэ. Тэгээ зурагт хамт хослуулж яваарай заа юу. Зураг хөгжин дуу гурав гэдэг чинь хоорондоо их холбоотой шүлэг. За баярлалаа урангаа. Тон дарыг. Дуутай шүлэгтэй зууж гад уншиж байгаа. Мой щенок, я сегодня сбила с ног, у меня пропал щенок. 2 часа его звала, 2 часа его ждала. За уроки не садилась и обедать не могла. В это утро очень рано заскочил щенок с дивана. Стал по комнате ходить, прыгать, лаять, всех будить. Он увидел одеяло, покрываться нечем стал. Он в кладовку заглянул, с медом жбан перевернул. Он порвал стихи у папы, на пол с лестницы упал, в клей залез передней лапой, еле вылез и пропал. Может быть, его украли, на веревке увели, новым именем назвали, дом стереть заставили. Может, он в лесу дремучим, под кустом сидит колючим, заблудился, ищет дом, мокнет бедный под дождем. Ой, энэ их урт шүлгийг мундаг сэжилсэн байж. Маргад чи үзэл. Шүлэг. За. Белая береза под моим окном принакрылась снегом, точно сыропом, распустилась кисти белой бахромой. И стоит береза в сонной тишине, а заря лениво обходя криком, обзывается ветки новым серебром. За, маргадтай баярлалаа. За ингээд одоо мэрэгжил маргач ямар мэрэгжилтэй болох юм том болоо.
Мис. Мис загвар өмсгч загвар зохион бүтээлч болоорой. За. Тийм ээ. Сандрын ямар мэргэжилтэй бол? Би мэрэгчлээ сонгоог байгаа. Чи ингээд зургийг чи харж байхад бас л энэ чиглэлээр явал аним чиглэлийн бол гоё зураач болох юм байна. Урангоо ямар мэргэжилтэй бол? Эмч. Эмч хөгжимч болоорой. Тэгээд нөгөө өвчтнүүд хөгжим тоглож өгөөд сэргээгээд сэтгэлээрээ шүү дээ. Жаргалмаа ямар мэргэжилтэй бол? Би зургийн багш болно. Зүйт. За ярьстай дөрвөлдийтэл зорж байна. Ястай гоё. Мөнгө чи ямар мэргэжилтэй? Эмч. Эмч болно. Эрдэнэ заяа ямар мэргэжилтэй? Эмч. Хин ч 3 эмч сууж шít. Ундгаа. За. За Эрдэнэ заяа. Авиаслаг зураач Эрдэнэ заяагийн зургийг үзнэ. Гоё шүү дээ. Хүүхдүүдийн бүтээд ийм гоё төрдөг. Одоо загвар зохиож зураг зурах эхний чинь дүр нь ингээ гараад ирж байгаа шүү. Олон сайхан загварыг бүтээж зураарай заа юу. За Эрдэнэ заяада амжилт хүсье. Дараагийн авиаслаг зураач мөнгөчин сууж байгаа тийч. Энэ өнгө дүрслэл маш гайхалтай. Ингэж сайхан зурдаг. Сайн зургийн багш болно. Мөнгөчөө амжилт хүсье. Зураад л байдгийг шүү заа юу. Тэгээ шинэ имийг дандаа сэтгэж хүүхдүүддээ зааж өгч байгаарай. За. Мөнгөчин дэм баярлалаа. Дараагийн авиаслаг зураач Жаргалмаа. Сайхан шүү дээ. Тэр хэтрүүлэг, тэр нааши перспектив аслалт маш гоё. Дүр нь гоё. Жаргалмаа чи юу болно гэлээ? Зургийн багш. Зургийн багш болно гэсэн. Энэ аним энэ комик дүрийн талаар маш их сайн мэдэрсэн байна. Энэ хөдөлгөөн бол гайхалтай харагдаж байгаа биз. Тэгээ ингэж хэтрүүлэгтэй гоё зурж байгаарай заа юу. Юм болгоны зуржээ. Энийг зурцсан, энийг зурхгүй гэдэг юм байж зураач хүнд байж болдгоо шүү заа юу. Тэгж вэ сайн зургийн багш болно. Жаргалмаадан амжилт хүсье. За дараагийн авиаслаг зураач Урангоо. Манай хөгжимчин Урангоо. Бас гоё зурсаа. Тэр их хөөрхөн шүү. Охтууд ялангуяа охтууд өөрсдөө ийм гоё дүрийг гаргаж ирдэг. Тэр нүднийх нь хол байгаа энэ тэр ямар гоё харагдаж байна тийм ээ. Зохиомж нь гоё. Сайхан зураг зурсан Урангоодоо улам их амжилт хүсье. Энэ ингээ гүйцэд будаад ирэхлээр бүр гоё болно. За баярлалаа. Дараагийн авиаслаг зураач Сондрий. За Сондрий бол бас их өмнөмөц. Ястай гоё. Эднэр л ингээд Google-дээ бол хөдлөөл гүйгээл явчихмаар юм шиг надад санагдахаар тийм гоё. Амьд гоё зураг зуржээ. Сондортоо амжилт хүсье. Баярлалаа. Сандари. Дараагийн авиаслаг зураач Маргад. Ерөөсөө энэ тэнцвхэн сайхан дүрийг хүүхэд өөрийнхөөрөө гаргаж ирсэн. Энэ чадвараа улам зурж ахиулаарай заа юу. Тэр үснийхээ сорны үлтэр их гоё голсон байх шүү. Хөдөлгөөн хэлбэр гайхалтай. Сайхан зураг зурсан Маргадаа амжилт хүсье. Баярлалаа. Ингээд амжилттай оролцсон хүүхдүүдтэй багш нь бэлгэн гардуулнаа. Баярлалаа. Урамхан чихлээварэ. Сондород амжилт хүсье. Баярлалаа. За нүдний шилээ зүүж жугаад геологч болоорой. Урангоодоо улам их амжилт хүсье. Баярлалаа. Урамхан чихлээварэ. Жаргалмаатай амжилт хүсье. Баярлалаа. Урамхан чихлээварэ. Мөнгөчөнд амжилт хүсье. Баярлалаа. Урамхан чихлээварэ. Эрдэнэ заяад амжилт хүсье. За ингээд өнөөдрийн хичээл үгээр дуусч байна. Дараа дахин уулзлаа. Баяр таа.